Сандаг Доржийн Баярбаатар. Сандаг Доржийн. Би Сандаг Дорж гэдэг нэрийг бас хүмүүс жижигчээсэй гэж бодож байна л да. Баярбаатар бол олон мянга байгаа. Сандаг гэж ер нь өөрөө ямар агуулга агуулдаг энэ төвд нэр тийм ээ. Ер нь тийм Сандаг Дорж гэдэг нь өөрөө төвд нэр юм гэсэн. Яг өөрөө айхтар нөө төвд нэрүүдийн утга учирыг сайхан хөөгөөд ямар нэртэй гэдэг нь сайн мэдэхгүй байгаад байна л да. За тэгвэл тэр нэрийг олоод Сандаг Дорж гэдэг хоёр үгийн хорчлоо шүү. Үгийг хүмүүс мэддэг болтол нь чи фэйсбүүк дээр тавина. Тэгээ. Болж байна. Болж байна. Би танаас даалгавар авч штэ. Даалгавар авч байна. Би нэг 100 хүний эрэлд яваад байгаа. Улс орныг сайш наваад явчих. Төвшин сайхан сэтгэлтэй. Бас нэг улгаа зэлгийн хийгээд харгүй. Бас нэг бие застсан. Эрдэм боловсруулалтсан. Бас нэг гэрээ засцсан. Ямар ч байсан хэдэн хүүхдээ хаасаа оруулахгүй болгочихсон. Цаашдаас ч бас онохооргүй. Илүү дутуу юм олив гэд яваад харгүй. Тэг ийм л хүмүүстэй уулзаж уулзахыг боддгийг. Тэг миний сайн найз нөхөд миний үеийнхэн бол одоо бүгдээрээ л ер нь л за одоо энэ хамралтанд суяа арчилсан хөрсөлийн үед амьдэрч чадсан юм бол одоо өстой амарсан шиг амрыг гэдэг юмд орцсон. Тэгээд хойч үеэл бидний араас энэ ардчил аз жаргал сайн сайхан тэгшэрх хүний эрхийн төлөө баттай зогсож чадах хүмүүсэл ирж хайж байна л да. Тэгээд тэр дотор таны нэр орж ирсэн. За. Тэгээд би ер нь уулзах зүйтэй гэж бодож байна. Тэгээд миний уулзах нэг өөр хэрэг. Та бидэрийг хараа сууж байгаа үзэгчд тантай танилцахыг хүсвэл энэ бол зол зай. Энэ бол одоо их аз жаргал бас их хариуцлага. Тэгээд энэ одоо имэйл нэг имэйлийг манай нэг найз хийдэг. Энэ бэлэг дурсгалын идэлд. Тэгэхээр энэ имэйлийн нөхцөн унаа нь хэрэгтэй байна. Тэгэхээр энэ найдвартай унаан дээр тоох. Тий. Тэгэхдээ би энэ тавьчих энийг одоо танд өгөх гэсэн юм биш уучлаарай. Тий. Энд ингээд тавьчих юм. Гэтэл энэ имэйлийг нэг нөхөр хараад зогсоод байна. Тий. Ер нь бидний эргэн тойронд байгаа юм бүхэн утга учиртай. Маш их утга учиртай. Одоо энэ баримлал бол одоо манай алдартай баримлч очирволдын хийсэн одоо бодрол гэдэг ухаарл гэдэг юм баримл. Хүн өөрийнхөө нэрийг өгдөг. Би бол энийг ингээ харахаараа ухаарл гэж хараад байгаа. Явсан зам мөрөө эргэж харж байна. Тэгээ биднээс 30 жилийн түүхээ эргэж харж байна. Гэтэл ингээ задлах юм бол энэ маш олон утга агуулна. Бага насныхаа гүйж явсан төрсөн нутаг дээр ирээд хараа зогсож чинь шиг юм уу. Тий. Одоо бол энэ хүн зөвхөн энэ нэг имэйл тавьснаар энэ хүн унаага юулах тухай сэлгэж унах. Тэгэхээр би тантай танилцсаных одоо таны фэйсбүүк руу оръё. За. Тий. Би хүмүүст найдаж итгэж байгаа. Тийм учраас тантай танилцсантай баяртай байх болов уу гэж. За ингээд таны фэйсбүүк руу оръё. Тэгээ миний хувьд болохоор Facebook гэдэг нь бас нэг хувийн орон зай гэж бодоод байдаг. Зарим улсууд бүх мэдээлэл нээлттэй, бүгдийн нээлт дод өдөр тутмын эзэн хоол явсан газараа бүгдийг бас үзүүлээд байх шаа улсууч байдаг. Гэхдээ би харьцангуй Facebook-ийг өөрөө мэдээлэл олж авах талаас их ашигладаг юм шүү. Тийм болохоор харьцангуй миний Facebook дээр хувийн мэдээлэл маань бага байж магадгүй зарим утгаараа. Ер нь би хүнээс мэдээлэл олж байгаа. Эсвэл олж авсан мэдээлэл бусдад түгээ гэдэг зорилгоор ашигладаг. Ийм зүйл юм байна. Уул Цукербергийн хүсэл тэмүүлэл бол тэр л байсан шүү дээ. Тий. Тэгсэн маань энэ маань өөрөө хувийн орон зай маань элдв янзаар ашиглагдаад бүх юмаа хүмүүс
ил байлах ёстой ёсгүй гэж янз бүрийн Хэлж бас байдаг бах тий. тий. За миний фэйсбુક болохоор энэ одоо Сандаг Доржийн Баярбатар гэдэг. Ардаа нэг ийм Сандаг Доржийн Баярбатар. Энэ ч одоо юу юм уул ногоороод явчих. би зүгээр юу гэдэг ингээд байнга хотод амьдраад байхаар нэг юм нүдэнд байнга байшин машин тулаад идэг. Адилаад нэг ийм цэлгэр нутагт хаяа гарчих юмсан гэдэг ийм бодолтоор ардалтай юм. Эсвэл нэг окторгон зураг юм уу эсвэл нэг иймэрхүү Монголоор хээр тал ийм ногоон зургийг тавиад байдгийг. Юм нь өөрөө миний цэвэрл мөрөөдөл байх л та. Чи нэг орон зай хүсээд юм тий нэг ийм чөлөөтэй байх орон зай л гэж. Чиний бодол санаа бас орон зай хүсээд байна гэж ойлгож болох юм шүү. За ер нь бараг л тийм өөрөө тий. Чиний хүсэл тэмүүлэл бас их орон зайтай байх юм. За баярлалаа. За цааш. За тэгээд би болохоор яг зүгээр ингээд чиний тэр хэлдэг зөв тэр нэг хувийн орон зайгаа ингээд би нийтэд хэлгээд ороо эзэн хоолоо гаргаж тавиад байх нь одоо хаашаа гэдэг шиг тийм ээ. Тий би бол одоо болжиг бол 5-аас хойш нэг юм идэхгүй хүн шиг байх санаатай. Нэг гэж маань бол одоо 8 сартай жирэмсэн эмэгтэй мэт болсон. Одоо бол гайгүй болцсон. Одоо өчигдөр бол нөхөр болцсойхын эмч бол намайг их зовоос. 9 цагийн үед шалсан гоё тавьсан байгаа юм. Нэг гоё утгатай ингээл тавьдаг шүү дээ. Нэг утга тий утганых нь гоё гэж яаваа. Тий за. За би зөв ингээд товч миний намтар юм бол одоо энэ би өөрхөн дээр CV-н дээр 10 жилийн сургууль эхлээ оруулсан байна. За. Ер нь бол би манай аав ээж манай өөрөө болгоны орсууд байдгийг. За. Хоёулаа болгоны хотод өндөр төрсэн. Ер нь өндөр настай одоо хоёулаа өндөрсөн л да. Гэтэ хаасан 30-40 онд нутгаас гараад Улаанбаатарт уугуулсан. За тий. Үндсэндээ ер нь Улаанбаатар хотын уугуул гэж болно. Тий хоёр туй тий. Тэгээд би болохоор 72 онд төрсэн. Ер нь бол одоо өргөө кино театрын аралт хуучнаар бол таны үеийн хятад магадгүй 500 айл гэж яддаг. Тий. Тэр гэр оролт ер нь баг сургууль, ахлах сургууль гэж одоо ахлах сургууль гэдэг болсон. 10 жилээ дуустлаа ер нь тэнд гэр оролт өссөн юм байна. Тэндээс л одоо 10 жил маань өөрөө 10 жилийн 1-р сургууль, тэр үед лаборатори сургууль, Чавлсангийн нэрмжтэл гэдэг. Гэр хороолоос цүнхээ өрөөл 1-р сургуульд гүйдэг байсан байж та хотын төвөрөө. Хотын төвөрөө. Тийм байд. Танаа тэнд чинь нэг тийм хоёр давхар байсан, модон байсан юм ямар ч байсан. Тэр урд руу одоогийн номгийн урдтай. Тэгэд гадна талынхын шатыг дараа нь байшин барьсан хойно нэмж хийсэн гэдэг үнэн үү бодлоо. За тэр одоо тэр төвхийг би одоо тэр өстөө сайн мэдгүй байна. Тийм төв сонссон. Байшин барьсан усчид нэг хүлээд өгч өгөх ингээ харсан ч орж болдгоо. Тэгсэн чинь гадна талын нөгөө юмаа буулгачихгүй юу. Тэгсэн чинь орж болдгоо. Тэгээд нэмж гадна шаттай байсан санаж. Тэгсэн чинь уртаа 500 айлх юм байна. Тий. Манай бол өргөөс тэр дээш нэлээд уулан дээр 30 минут алхачиж автобусанд суудаг байлаа шүү дээ. Зөв. Одоо тэр үед бол гэр хороол гэж. 3-4 хороол шинээр баригдаад тэрний ардлаар гэр хороол байдаг байлаа. Тэнд л 18 бараг 20 хүртэл. Хотын хөвгт. Ер нь хотын. За тэгээд хөвгт гэр хороолын хөвгттэй. Тий. 1-р сургуульд өгсөн. 1-р сургуульд өгсөн. 80 онд 1-р сургуульд орж исэн. Яг 90 онд 10 жилээ 1-р сургуульд. Чи юу хийдэг юм бэ? Манай аав маань одоо би тэнд нэг зураг үзүүлсэн. Манай аав маань өөрөө юу юм бэ? Энэ фэйсбүүкт би нэг юу гэдэг. Өөр Оросд ийм цэргийн сургууль байсан үе. Өөр цэргийн бол ийм Ахмад цолтой хүн. Тийм байна. Гэтэ дараа нь Бээжинд бас тогоочийн курс 6 жилийн дээр 6 сар сураад үндсэндээ бол тогооч хүн. Тэр үед их тэнгэрийн ам засгийн газрын ресторануудад ахлах тогооч, оноо рестораны тогооч гэдэг. Ер нь бол цэргийн албаны дараа тогоочоор явсаар гадал өөдөлсөн. 70-наас хүртлээ. Тэр үчин одоо тоогооч ресторан янз бүрийн баяр ёслол ажил явдал болгоно хийдэг баг байлаа шүү дээ. Тэгэхэд манай ад маань янз бүрийн хорин боллоо, баяр ёслол боллоо гэхээр юм хоёр хутгатай. Тэрийгэ бариад хоноо хонж нөгөө юм болж байгаа айл руу яваад байдаг. Ер нь тийм мэрэгжлийн тоогооч байна. Тийм байна. Тоогооч хөө. Тэгээд чиний мэрэгжил чинь юу болж хөөрөө? Би болохоор өөрөө эдийн засгийн юм байгаа. Яг 90 онд яг 90 онд ч нь бол манай л арчил хөгжөөл. Арчил ч гарч ирээл. 90 онд би 10 жилээ төгсчихсэн. Тэр үед санхүү эдийн засгийн дээд сургууль гэдэг одоогийн санхүү эдийн засгийн дээд сургууль маань хуучин санхүүгийн техникум гэж байж байгаад эдийн засгийн коллеж гэж нэрээ өөрчилсөн. Тэр үед хамгийн анх л эдийн засгийн одоо ерөнхий сайдсан амар жаргалгүй эдгээр маань өөрөө бидэрт эдийн засгийг багшилдаг байл. Хамгийн анхны зах зээлийн эдийн засгийг бид нар л сонссон. Бараг 1-р үеийн гэж хэлж байна. Тийм. Өрөмчний нэмэн амар жаргал ерөнхий сайд тарьсан үр жимсээ авсан гэж болох уу? Өөрөж. За ер нь яг тэр үед яг л зах зээлийн эдийн засгийг анх заагаад өөрөөсөө баг
Өөрөө 20 30 өрөөгөө залуучууд. Тий, өөрөө тэр сургуулийн маань захирал байсан хүн. Өөрөөс одоогийн захирал хийж байгаа Бачаал багш маань биднэрт эдийн засгийн онолыг анх зааж илаа. Тэр үед монгол хэл дээр зах зээлийн эдийн засгийн ном маань өөрөө байгаагүй. Голцоо урдчны суудаг юм уу? Эсвэл Японоос ирсэн Хироно гэдэг профессорын номнууд байдаг. Тэрийг орчуулж ашигладаг. Тийм байсан юм уу? Тэр тэгвэл тэр сурах бичгүүд нь Японы их ойр байсан байж таа. Ер нь Хироно гэж профессор нэлээд хаагчл орчин манай багш нар тийм хичээл орж исэн юм байна лээ. Тэгжээ тэд нар анх нөгөө зах зээлийн эдийн засгийн маань ерөөсөө социализм эдийн засгаас шал өөр болоод ирж байгаа. Тийм шүү. Тэр нь бэлдсэн бэлтгэл байхгүй нэг жилийн дотор зах зээлийн эдийн засгийн шилжчихдэг. Ялангуяа шилжилтийн үеэр нийгмийн ухааны салбар маш их өөрчлөгдсөн байх гэж боддог. Тэгэлгүй. Байгалийн бодлого гайгүй харьцангуй гайгүйсэн. Гайгүй тий. Тэгэхэд анхны л эдийн засгийн онолыг зах зээлийн эдийн засгийн онолыг сураад явж байсан гэдэг утгаараа би бол өөрийгөө эдийн засгч гэж бодоод явдгийг. За тэгсэн чинь тэр үед маань яг та сургуульд ороход санхүүгийн эдийн засгийн коллеж гэж байгаад ороход маань өөр бас брокер ангид яг тэр үед нөгөө өмч хөвчл гэж явж байсан. Брокер гэдэг мэрэгжил анхуутайгаа брокер ангид тэр одоо брокер гэж юу гэдэг юм бэ гэдгийг өөрөө бас сайн мэдэхгүй. Вар хэр гэдэг нэрлсэн байж тий. Тий. Тэр маань өөрөө анх хөрөнгийн бирж үйлдэлцээ нөгөө ягаан цэнхэр тасалбараар хувьчлууд үүсээд тэрэнд зориулсан хөрөнгийн бирж үүсээ. Тэрний брокерууд ингээд тэрэн дээр тэр зах зээл дээр ажилтдаг улсууд яг бэлдэгс нэртэйгээр тийм нэг анги хоёр анги байгуулсан юм билээ. Тэрний л анхны хэсэгч гэж орсон. Яванда тэр анги маань өөрөө банк санхүү болж хувирал тэгээд төгссөн. Тэгээд тэрийг төгсчихэд төгсөнгүүд маань юу байсан бэ? Төгсөлтийн дараахан нэг амар жаглууч төгсөлтийн урал дээр тэр хүүхдүүд гэдэг нэг 6-7 хүүхдийн нэр дуудсан. За. Энэ хүүхдүүд сургуультай үлдээд багш болно гэд. Тэгээд би өөрөө төгсөнгүүтлээ тэр зунаасаа багш болсон юм. Гайгүй сурсан юм байна. За ойлгомжтой. Диплом үзэлдэг ойлгомжтой. Дээд сургууль төгсөө багшаар үлдэнэ гэдэг хэрэгцээтэй ч байсан. Нөгөө талаараа итгэл хариуцлага болов гэж өөрөө баярлж явдсан шүү дээ. Тэгээд амар зэрэглэгаа шүү. Тий. Тэгээд би яг багш нар тэгээд хурал дээр хилэгдээ дууссан наадмын үеэр зүгээр наадмын хоошоор ирүүлэл явж ирсэн. Тэнд явжсэн чинь нэг багш маань таарснаа. Хөөе Баяраатраач цалин авсан гэдэг. Юун цалин гэсэн. Чи багш болчих чи цалинч гарсан байгаа шүү тэгээд. Хүй. Багш болсон тушаал гарсан гэдгээ сайн мэдээгүй өөрөө амарцсан. Цалин бол гарцсан явж лээсэн л байгаа л да. Тийм. Тэгээд би анх тэнд банк санхүүгийн танхимд өөрөө туслах багш болоод жил орчим багшилсан. Ер нь бол тэгэхээр зах зээлийн эдийн засгийн анхны л боловсон хүчин одоо таны хэлдгээр анхны үр жимсийн хамгийн ахмад нь л гэж хэлж болох. Тийм байна. Тэрсэн модноос ургасан жимс модноос хол ундаггүй гэж. Тийм. Одоо манай энэ гадаа гүйлс хэсгэлдэг. Өөрхөн мондгор юмнууд ундагий. Тэгээ дараа жилийн жигтэй их олон жижиг юмнууд болцсон байдаг. Өөрөө тийм өөр үндэслээ. Тэгээ би нэг юмд их баярлж байна л да. Анхны тэр үр жимсийн нэг. Тэгээд тэнд унсан жимс дараа нь хаашаа явж одоо тижэл авч өнөөдөр хүрсэн байх нь. Тэр үед одоо 95 4-5 он чинь Японы засгийн газрын тэтгэлгээр Японд сурна гэдэг бол шалгалт маань байсан. Яг багшилж хахад. Тэгээд тэр шалгалтанд байна олсон тэр маань өөр Японы засгийн газрын шалгалт өгөөд тэр мэдээлэл азал байх л да тэр миний чадлыг авах. Тэгээд тэнцээд Японы Азийн сургууль гэдэг сургууль магистр тэгээд дараа нь доктор гэдэг хэнийг дүүргэсэн. Ер нь бол миний үндсэн мэргэжил тэр дотор банк санхүү, мөнгөний эдийн засаг, мөнгөний бодлого гэдэг тууштай докторыг дүүргтлээ явсан. Гэхдээ би докторыг аваагүй байгаа л да. Эдийн засгийн ухааны доктор. Доктор биш би магистр гэж явна. Гэхдээ доктор бол дүүргэсэн. Докторант. Тий, докторант гэж хэлж болно. Гэж хэлж болно. Одоо яг удахгүй хамгаалах юм шүү дээ. Ер нь бол тийм хэмжээний мэдлэгийг бол бүх юунуудаа хийгээд дууссан. Одоо зүгээр нэг шал диплом бичээд дууссан. Тэр онд бас нэг жоохон хувийн ахуй амьдрал гэдэг юм уу те. Жоохон юугаа хамгаалалтаа хойшлуулцал яваад байгаа. Зөв. Зөв. Тэгж Японд нэг өөрөө сурах боломжууд гараад. За бие бэлдсэн. Бие бэлэн, сэтгэл бэлэн, ухаан бэлэн. Ухаан бэлэн тий. Улсад хэдэн жил ажилласан? Ер нь бол яг нэг жил орчим би санхүүгийн дээд сургуульд сурчаад 12 жил өөрөө би Японд доктор хүртэл сурчаад дараа нь Японы компанид ажилласан. Тэгээд 2008 оноос Монголд ер нь ажиллаж байгаа гэж ойлгож болно. 8 оноос хойш 10 гаруй жил. Тэгэхээр энэ хооронд гэрээ яаж бэлдэв?
Ер нь би Японд ганц чемодантай л явсан. За. Тэгээ тэр хоорондоо яг 10 би өөрөө одоо энэ дээр одоо манай гэр бүл одоо ямар болчих бэлдүү гэхээсээ илүү хөрх ийм нэг 3 сайхан хүүхэдтэй ийм 5 ам бол Одоо яг энэ тухай чинь л асуугаад байгаа шүү дээ. тий. Одоо манай эхнэр гээд манай 10 жил бас 80 оноос хойш л одоо хүртэл зүг байгаа гэхээр мөр хүмүүст тийм чи уудахгүй нэг л 40 жил барил бие биенээ мэддэг. Нэгдүгээр ангиасаа эхлээл 10 жил хүртэл яваа. Тэгээ дараа нь дээд сургууль төгсөөд Японд очсны дараа би тэр гэр бүл болсон. Японд очиход ганц Чиндамаж хэрэл явсан чинь 2 том хүүхэд маань Японд төрсөн. Эхнэртэй хайртай гэж хэлдэг. За тэрийг нь хэлээд яах вэ? Юу гэсэн үг юм? Бас энэ ч бас хэлэхдээ хэлэх газар гэж байна. Тэгээ 2 хүүхэд маань Японд төрөөд эргэж ирээд ягаад ч би тэр 2 хүүхэд болно л гэж бодож ирсэн чинь сая баг маань гараад 6 жилийн энэ цаашаа хараа зогсож байгаа энэ охин маань. Тийм бэ. Одоо сая 1-р ангид орсон. Одоо уншиж бичээлээ. Ингээд тавуулаа. Тавуулаа. За. Тэгээ эхний маань бүтээгдэхүүн бас охин маань сая 2 жилийн өмнө Японд дээд сургууль сурахаар явсан. Яагаад Японд чиглүүлчих? Ер нь чиглүүлчих гэхээсээ илүү би ингэсэн юм аа. Ер нь манай охин маань юу байсан? Баг сургуулийн 3 дахь ангиасаа би ер нь эцэгхийн хөдөлгөөнөөр хүүхдүүд маань нэлээд их тийм яг өөрийнхөө хүснээр биш эцгийг дагаж хөдөлт юм байл л дээ. Японд төрүүлчихэд Монгол авчираад өссөн чинь Монголын нөхцөл таслаа хагас жил ойлсон гэх. Тэнд төрөөд өссөн гаднах орчин маань тийм байсан. Тэгээ Монголд ирээд гадаа гарахаар тоглоом таарахгүй, найзууд нь таарахгүй байна. Хэлээ ойлгохгүй. Бид нар амьдаа Японд монголоор их ярьдаг байсан. Яриад ойлгоод байгаа мөртлөө өөрийнхөө нөгөө монголоор илэрхийлж чаддаг. Тэрэн дээр нэлээд тийм соёлын зөрөө гараад тийм бэ. Тэгэд одоо зүгээр. Одоо бол зүгээр бол. Тэгээд нэг хэсэг Монголдо нэлээд дасаад 4-5 жил байжгаад Японоос нэг ашиглахаа байцсан. Тэгсэн жил ирээд их уйлдаг байсан. Яг ч намайг ийм газар өсгөх юм бол тэнд төрүүлсэн бэ. Эхнээс энэ төрүүлчихгүй байсан юм байна. Соёлын ялгаа аягүй их байгаа. Асуудал наа чи үүссэн байна. Магадгүй эндээс чиний ирээдүгээ одоо ирээдүрөө зорих чиний зорилго чиглэл ер нь яхаараа Монгол хүн Монгол нутагтаа гэдэг тэр бодрол тэр ирэмэлзэл бий болсон байж магадгүй юм. Магадгүй юм. Ер нь магадгүй ер нь тэгсэн юм байна. Тийм байгаа. Одоо би энэ 2-3-т ажиллаад байдیں۔ Манай хоёр том маань Японд төрөөд баг маань 6 өрөөг болчихсон. Хамгийн баг маань Монгол төрсэн байхгүй. Тэгэхэд хамаагүй Монгол сэтгэлгээтэй хамаагүй чөлөөтэй ах эгчний хэлсэг өөр байдаг. Тэгээ би өөр бас нэг ном сонин уншиж байхад ер нь 6-аас хүртэлх тэр орчин төрсэн орчин гэдэг маань хүүхдэд маш том насан турш нөлөөлд юм байна гэж ойлгосон. Чи энэ орчныг дараа чин жилүүдэд төрөх энэ хүүхдүүдийн төлөө энэ 100 жилээр үргэлжлэн явах энэ амьдралын төлөө бол ер нь тангараг өргөсөн үе юм аа да. Ер нь би сайхан амьдралын төлөө хүүхдүүдэд сайхан тайван амьдрал Монгол маань муулж байгаа биш үү? Сайхан биш үү? Тайван биш үү гэж хэлж байгаа юм шиг. Хүүхдүүдэд Японд тэр орчинд байлгаж байгаа. Монголд авчираа гадаа тоглуулсан чинь 100 ингээд нарны гэрэлт ингээд баг юм гялцаал байгаа. Очоод юу гэд үзсэн чинь нийт шил хүүхдийн тоглоомын талбайд. Тий. Тэндээ би гүүгээд хүүхдээ бүдэрч унаад гар хөлөө зөсчихгүй. Хүүхдийн савлуур дээр тоглосон юм том төмрөөр хийсэн. Энд нь оногдчихгүй гэд. Хамгийн их мэдэрсэн зүйл маань Монголд маань хүүхд Улаанбаатар хотод маань хүүхд тоглох таатай аюулгүй орчин байхгүй байна гэдэг хүүхдээ бага ахтал би аюулсан мэдэрсэн. Одоо Монголоос явъя гэж боддог. Би нэг хэсэг ирснийхээ дараа хүүхдүүдэд харчаад энэ эргээд ч явчих тийм үү хүүхдүүдэд ингэ зоож авах хэрэг байна уу гэж бодож исэн. Гэхдээ бид нар ингээд хаяад яваад байх юм бол энэ чинь бидний оронд хийн засах юм бэ гэдэг ойлголтод гарч ирж байгаа. Яг зөв. Манай хүүхдүүд маань нутагтаа л ирнэ шүү дээ. Энэ л амьдрах хэвээр. Тэгэхээр бид нар өөрсдөө л засахгүй бол чаддаг нь хаяад яваад байх юм бол бүгд л хаяал явчихна. Тэгээд дараа нь тэгээ би яг зөвөр ажиллаж байгаа дундуур нь яасан. Би ажлынхаа карьер хийхэд нэг хэсэг нөгөө нийслэлийн засаг дарганы тамгын газарт Батүл дарга гэд би нэг бодлогын стратегийн бодлого төлөвлөлтийн хэлцээний дарга гэдэг. Ер нь бодлого төлөвлөлтийн хариуцаад 4 жил нийслэлд ажилласан юм. Тэр үед би ер нь тэрнээс өмнө Японд сурж байхдаа ч гэсэн Японд сурж байхад нөгөө төрийн албан хаагч нар нэлээд сургалт цуглаанаар ирнэ. Би тэнд багтаас нэг оюутан багт халтуурны гэдэг юм орчуулгын ажил, захиг орчуулгын ажил маш их хийдэг байсан. Тэр төрийн албан хаагч нартай нэлээд их уулздаг.
ярьдаг, нэлээд тийм өргөн сэдвээр ярьдаг байсан. Тэр үед та нар яасан ажлаа сайн хийдэг юм бэ? Монголоо яагаад ингэж болдгоо юм бэ гэдэг тэд нар их шүүмжилдэг байсан. Төрийн албаныхан л болохгүй юм байна. Бид нар төрийн албаас гадуур хатад тэд их шүүмжилнэ. Айгүй шүүмжлэлтэнүүдээр хардаг гэсэн. Тэгээ 13 оноос нэг төрд ороод өөрөө ороод үтсэн чинь бас шүүмжлээд авах хэд биш. Маш их хэцүү байдаг юм байна. Манайхан ч л одоо харахтаа төрийн албаныхан л данхаагаад байна. Их байл гэдэг маш их ажил. Ялангуяа орон нутгийн нийслэл гэх юм бол их ачаалттай ажилтдаг юм байна. Гэхдээ харамсмаар нь 10 хүн байхад 3 хүн л ажиллаа гэдэг. Тэр 3 хүний ажлыг үлдсэн 7 юм уу те цалгардуулж байгаа юм шиг нийт харагдуулаад байдаг. Тийм л юм шиг надад харагдсан. Тэнд би тэгээд 4 жил нийслэлээр нэлээд бодлоо төлөвлөлт олон нийслэг төлөөж олон улсын байгууллагуудтай нэлээд ажилласан. Би нийслэл иргэн. Унган иргэн. Энэ хот маань сайхан болж байна. Өдрөөс өдөр сайхан болж байна. Энэ талаар ямар юм төлөвлөж юу бодсон? Миний ойлгосноор өөрөө гэрээ бол төхнөлцсөн юм байна шүү дээ. Ер нь бол холоо компанитай тийм үү? Тэр компани яг амьдрал чинь хэвэнд нь таарсан. Японд төгссөн учраас ямар юм хүний амьдралд энэ яваанаас нь хэрэгтэй вэ? Хэдийн хэрний хэмжээний юм гэдгээ мэддэг болцсон. Илүү ч юм хэрэггүй дутуу ч юм болохгүй. Тийм үү? Ийм нөхцөлд орсон. Одоо чи хүн ардынхаа төлөө нийслэлчүүдийнхээ өмнөөс дээр нь ерөөсөө Монгол орныхаа төлөө ямар юм төлөвлөж юу бодож яв? Ер нь яг нийслэлээр тулгуурлаа явах гэсэн мэт. Нийслэл маань өөрөө саяхан шинэ хот шүү дээ. Тэгэхээр 4-5 удаа ерөнхий төлөвлөлт хийсэн байдаг байхгүй юу? За. Хамгийн шинэ төлөвлөлтийг 2009 онд Японы JICA гэдэг олон улсын байгууллага шүү дээ. Тэдний судалгаан дээр тулгуурлаад 2013 онд энийг улсын хурлаар сойрхон баталсан байдаг. Улсын хурлаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөө батална гэдэг маань энэ өөрөө ерөнхий төлөвлөгөө мөн өөрөө хууль болчихж байгаа. Хуулийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болдог. Тэгэхээр энэ хуулинд маань ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хот маань ямар байх ёстой вэ гэдгийг хийцэн зурцсан байдаг. Тэгэхээр яг тэр энэ сойрхон баталж байгаа үед миний ажилд орж байгаа хүүхдэд таарад энэ ерөнхий төлөвлөгөө маань өөрөө Японы судалгаан дээр суурилсан гингүүт урд нь 4 ерөнхий төлөвлөгөө биелэг байхгүй юу. Тэгэхэд яг биелэггүй гэдээ нэлээд бодоод үзсэн чинь ерөнхий гэдэг маань айгүй ерөнхий төлөвлөгөө байдаг. Энийг хэрэгжүүлдэг төлөвлөгөө байдаггүйсэн. Одоо ойлголоо. Ерөнхий учраас. Ерөнхий байдаг. Тэгэнгүүт л би хамгийн одоо өөрийнх нь ярьж чадах, зохицож чадах. Тэгээд JICA гэдэг байгууллагад би хамгийн түрүүлгээр хүсэлт гаргасан. Энэ ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө бид нарт хийхэд техникийн туслалцаа үзүүлээч гэдэг. 4 сард би хүсэлт тавиад энэ маань өөрөө жил орчим бас JICA гэдэг олон улсын байгууллагын бүртгэл энэ юм шийднүүд маань өөрөө олон процедуртай шүү дээ. Тэгж байгаа жил орчмын дараа. За энэ дээр чинь бид нар техникийн туслалцаа үзүүлнэ гэдэг. Гэхдээ би ингээд техникийн туслалцаа үзүүлэхдээ бас ахаад нэг зүйл хүссэн. Энийг маань JICA гэдэг олон улсын байгууллагууд Дэлхийн банкч бай, Европын сэргээн усалтын банкч бай судалгаа хийгээд мэрэгчлүүдийн судалгаа хийгээд ийм зузаан тайлбарууд үлдээчихдээ. Тэгэхээр би бол ийм зузаан тайлбар та нараар хийлгэж авмааргүй байна. Энэ хийдэг төлөвийг чинь хийж чаддаг болгож манай хүмүүсийг хийлгэж чаддаг болгож өгөөч гэдэг хүсэл тавьсан. Бид нар өөрсдөө төлөвлөгөө гэдэг юм байна. Тэгэхээр тэндээс нэг мэрэгжилтэн яваад доор нь би өөрийнхөө бодлого төлөвлөлтөд хилцсэн байна уу? Ерөнхий төлөвлөгөөний улсуудыг өөрсдөө төлөө өөрөө боловсруулдаг. Чадахыг дээшлүүлэх төсөл болгож байгаа юм. Тэгж өөрөө одоо энэ дээр би энэ төлөвлөгөө маань байгаа. Ажил гаргаад. Одоо энэ маань яриад байгаа нь ерөнхий төлөвлөгөө гэдэг маань тийм байна. Энэ маань дөрвөн бодтой. Энийг тэгээ унсан их цөөхөн гэдэг юм. Энэ маань өөрөө энэ төлөвлөгөөг хүсэлт гаргаад бид нар хийгээд засгийн газар батлагдсан юм маань. Энэ маань өөрөө энийг 20 онд одоо энэ төлөвлөгөөн дээр байх ёстой юмнууд бүр ингээ бүгдийг ингээ их усүртэй хин хариуцах уу яах вэ гэдэг гаргаад хийсэн. Хэрвээ засаг солигдоогүй энэ төлөвлөгөөр явсан байх юм бол бид нар бүр хэдэн сургууль аваад өнөөдөр хэд болгож өөрчлөгдөхгүй гэдэг бүр ямар их усүр хийх вэ нилээ сайн судалж ийж энэ төлөвлөгөөг гаргасан байдаг. Та нарын чиний яг тэр хот төлөвлөлтийн хэлтсийн дарга байх үед төлөвлөгөө хийсэн байна. Бодит ажил яг юу хийгдсэн? Бодит ажил одоо тэр үед ингээд сонгуул болчихсон шүү дээ. Сонгуул болонгол ардсан намаа ялагдаад Батүйл засаг дарга маань бууцсан гол дахиад өөрчлөгдөд эхэлж байгаа. Тэгээд дараагийн засаг дарга гарч ирэл ахаал дараагийн засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөр гэдэг. Гэхдээ би ажлаа шийдвэрлэхдээ
засгийн газараар батлагдсан бидний ийм бодиттой төлөвлөгөө байгаа. Жишээ нь хүүхдийн эмнэлгийн орны тоо бид нар 692 авах юм бол 20 онд 992 болгоно гэдээ бүр ингээд тоотой. Энэ маань энэний цаана өөр бүх их усүрдүүд нь батлагдсан байгаа гэсэн. Ийм байгаа шүү гэд уул нь хүлээлгэж өгсөн. Гэтэ энэ маань өөрөө хэр биелж би бас эндээс салцгаа. Тэр яг тийм мэдээлэл одоо чи бол одоо мөрөндө явсан байж тээ. Тэр айл ямар цай чан жоохон чамд хамаагүй. Гэхдээ хамаагүй бас дотор нэг байсан ч хамаагүй бас болдгоо юм байна. Тийм л дээ үнэ. Чиний нэг Япон зан. Япон сурсан зан чинь шүү дээ. Юм тууштай байдаг. Нэг эхэлсэн бол заавал төгс дуусгах чийж. Ер нь тэр ямар ерөнхий сайдны үли Японы нэг төгс гэсэн нэг үгтэй нэг гоё уриалга гаргасан байсан. За төгс хэрэгжүүлэлт төлөө нэг тийм төгс гэдэг үг тэр донд явж ийсэн. Энэ Японы үг мөндөө гэж. Тэгээ ядаж сэлмээ ирлэхтэй сэлмээ хийхтэй хүртэл төгс хийдэг. Боловсруулдаг тийм ээ. Модыг нэг аяг юм уу нэг жижигхэн юм хийхтэл модыг төгс боловсруулж хийдэг. Тийм ээ. Тий. Тэгэхээр өөрөө тэр Японд очиж сургууль сурсан тийм үү. Тэгээ одоо хоёулаа дараалалаар явж шít. Одоо тэгээд Японд ямар сургууль сурсан байх нь? Японд Азийн сургууль гэдэг сургууль байдгийг. Сая танд тэрний юуны анги гэдэг? Би яг л нөө эдийн засгийн ангиараа л яваад мөнгөний бодлогоор яваад. Мөнгөний бодлого. Ер нь мөнгөний бодлого санхүү мөнгө санхүү гэсэн санхүү. Азийн сургуулийн би анхны оюутан болж очиж ирсэн. Энэ сургууль маань Монголын уу? Монголын анхны оюутан. Тийм. Тэрнээс ч надаас тэгээ бас улсын зардлаар явж ирсэн. Надаас хойш нэлээд олон улсууд очиж сурсан байдгийг. Тэгээд хамгийн гол нь энэ сургууль маань өөрөө онцлогтой. Энэ сургуулийн маань сүүлдээ захирал хийжсэн. Одоо энд нэг одоо энэ байна да. Энэ голд нь сууж байгаа энэ хүн маань Койбичи шийж. Сая таны ширээн дээр бас яг энэ манай захирлын зураг байхаар би бас гайхаад харж ирсэн. Энэ маань өөрөө Монгол судлалын Японоос Монгол судлалын хамгийн л мундаг хүн. Анх 72 онд Монгол элчин сайдын яам байгуулахад энэ Койбичи багш маань өөрөө ирж ажиллаад Улаанбаатар хотод төр элчин сайдын яамыг байгуулж ирсэн юм хүн юм байна. Тийм болохоор Монгол судлалаар манай энэ Азийн сургууль маань нэлээд сайн ажилладаг. Монгол судлалын материалын бааз, ном сонин маш их ихтэй ийм сургууль байна. Хот төлөвлөлт, тэгээ чиний мэрэгжил, мөнгөний бодлого, эдийн засаг. Тэгээд дээр нь хуваараа болохоор IT-ийн салбар болсон. Юу хийгээд байгааг мэдэхгүй л юм. Ажил их л олон юм болоод яваад байгаа. Японд төгссөн нөхдүүд юу хийхээ мэдэхгүй байна гэж байхгүй. Таанаас их мундаг чигчирсэн хүмүүс үйт юм байна лээ. Урд нь 2 3 хүнтэй уулзаж үзсэн. Тэгээ одоо ер нь чамд ямар хүсэл тэмүүлэл байна. Түрүү чиний тэр хүсэл тэмүүлэл бол надад их сайхан санагдлаа. Нөгөө хүүхд чинь тэр өөр орчинд байж байгаад ирсэн чинь тоглоомын талбай дээр шилний хагархаа гялжсэн гэдэг. Тэгээд тэр чинь зөвхөн тэр шил бол амьгүй амьтан. Амьтаа эргэн дойрон байгаа хүмүүс нохой муурнаас эхлээд бид чинь бас нэлээд хатуу хөтүү. Тий. Юу хүсэж байна өөрөө? Би бол яг та бид нар бол одоо өөрсдөө ингэ амьдраад ер нь өмнөх социализм үүдсэн энэ багуугаар дасаад дээшээ яваад байгаа. Гэхдээ үлдэж байгаа хүүхдүүдэд би бол яг л сүүлийн 30 жилийн 90 онд 10 дугаар анги төгссөн гэж яг 30 жилд л би яг ухамсартай том насан турш хүн болсон. Энэ 30 жилийн хугацаанд манай хөгжил маань бас нэлээд удаан юм шиг. Эсвэл дундуур дутагтай мэд их байгаад байдаг. Хүүхдүүдтэй магадгүй тэрний дараагийн хүүхдүүдэд би зүгээр инээгээд өнөөдөр унчвал яах бол гэд маргаашаа бодохгүйгээр амьдрах аюулгүй эрүүл юм таатал орчин бүрдүүлээд эдийн засаг нь өөрөө бас тийм хүчрэг байгаасаа л гэдэг хүсэж байгаа. Тийм бол Монголоосоо дайжаад нэг хэдэн төгрөг олохын тулд одоо манай боловсон нэлээд чадaltaй улсууд бүгд гадаашаа ялангуяа мэдээлэл технологийн салбарт их гараа авчиж байна. Тэр улсууд нь Монголтой доктортой ажиллаж байгаа. Маргааштай яах бол нөгөөдөртөө яах бол гэсэн ийм стрессгүй юм амьдрах ийм орчин бүрдчихээсэй гэж хүсэж байгаа. Бас бүрдчихлээ та зарим газараа. Зарим газараа тийм. Энэ маань өөрөө бас харьцангуй ойлголттой байна. Харин юм миний хүлээлт маань болохоор нэлээд том хүлээлттэй. Тийм бай. Тэ. Тэр хоорондоо бие биенээ хүндэлдэг тайван гараад алхахад стрессгүй.
хүний хувьд ёс зүй ёсыг ер нь хүн ямар одоо байх ёстой юм. Мэдээж хэрэг биднес хуульчилж болохгүй. Тий. Энэ хуулиар Ёс зүй ёсыг бол хуульчилж болдгоо. Болсон түүх бол хүний амьдралд бий. ертөнцийн түүхэнд бий. Оролдоо тэрийг ёс зүйгээ хуульчилсан. Тийм шашин хүртэл одоо хэцүү байна. Тийм одоо шашнууд нь өөр хоорондоо одоо нэгийг үл хүлээн зөвшөөрсөөр л байна. Тэгэхээр энэ тухай та юу гэж бодож байна? Би бол ингэ тийм зүйс одоо Монгол бол нэлээ сайнч мууч хэлдэг хууль эрх зүй тогтолцоонууд нөрөөс байгаад байдаг. Хамгийн болохгүй байгаа юм сая таны хэлдгээр зүй ёс вэ нүү? Ёс зүй. Зүй ёс гэдэг нь миний уншсанаар бол зүйс гэдэг нь зөв ёс гэдэг утгатай байгаад байдаг. Зөв ёс гэдэг юм доор нь юу гэдэг вэхээр ёс орсон ёс гэдэг үг орсон. Ёс суртахуун, ёс зүй, хууль ёс, хүн ёс гэдэг бүх юм ёсууд нь байх ёстой. Энэ маань зөвөр байх юмыг л зүй ёс гэж хэлээд байгаа юм болов уу гэдэг. Энэ маань өөрөө нэг ёсны бид нар заримдаа зүй ёс гэдэг үг маань ингээд интернетээр хайхад гарч ирдэггүй. Гэхдээ бид нар аман ярианда энэ зүй ёсны юмараа л болж штэ. Байлгаа бараг л хуулиар болж штэ гэж хэлдэг штэ. Зөв голдрлоос яваарай. Яваасай л гэдэг. Энэ ёсыг би зүй ёс гэдэг юм болов уу гэж бодоод. Японд төгссөн оюутнууд, Японд ажиллаж исэн хүмүүс ер нь Японтой нэлээд хэдэн жил цуг байсан хүмүүс их өөр бодол санаатай болчт юм байна. Бидний нөгөө эх оронч гэж хэлээд байдгийг чийжэд элдэж туг өргөж гүйхгүй мөртлөө ясандаа шингэтэл ойлгоцсон. Тэгээд ер нь өөрөө хөдөлмөрлөж өөрийгөө бий болгох хэрэгтэй. Амьдралаа зөвхөн бий л өөрөө босгоно гэдэг ийм нэмэн эрхэм чанартай. Тийм. Одоо юу гэдэг штэ. Манай багш нэг жишээ татчихил тийм. Монгол ээж аав нар хүүхдүүдэд өсгөхөд юу гэж хэлдэг вэ? Япон ээж аав нар юу гэж хэлдэг вэ? Монгол ээж аав нар болохоор чи өөрөө хий. Чи дийлэгдэх ёсгүй. Тий. Чи хүчтэй байх ёстой гэж хэлдэг. Тэрнтэй харьцуулбал Япон хүмүүс маань болохоор чи хамт олонтой байх ёстой. Чи наадтай найзтай тусал, найзтай үг гэж хэлдэг. Энэ хоёрын айгүй суур ялгаа байгаад байна. Байна. Наадах чи ерөөсөө биднээс амьдралын ялгаа байхгүй юу? Гэхдээ энэ бол бие дааж явна гэдэг нь өөрөө муу зүйл бас биш юм. Биш. Энэ өөрөө лидершиптэй, юм өдөрдох чадвартай. Эсвэл манай нэг малчин нүүлцэн ард түмэн хээр хүнээс хамааралгүйгээр аж ахуйгаа амьдралаа өөрийгөө аваад явах чадвартай байхын тулд байгалийн шалгуулал бодвол ийм юутай байдаг. Шаардлагатай байдаг. Нөгөөдөл маань болохоор хөдөө аж ахуй эрхэлдэг. Ямар нэгэн бодлоо гэхэд нөгөө газраа аваад зөөгөөд явж чадахгүй. Ямар нэгэн нийгэм суурин байх ёстой учраас баг хамт олноор ажиллах шаардлагатай байдаг. Тэгэхээр заавал бие бинийгээ хүндэлдэг, бие бинийгээ төлөө байдаг. Тэр утгаараа Японууд маань ер нь багийн тоглолцоотой, багаараа сайн байдаг. Монголчууд маань өөрөө болохоор хувь хүний тоглолт. Одоо жишээ нь бүх байна уу, бокс байна уу тийм үү? Энэ чанарууд маань сайн байгаад байдаг гэж хэлдэг. Энэ хоёрыг хооронд нийлүүлчих юм бол манай багшийн хэлдгээр нэг сайн лидертэй, нэг сайн багийн тоглолттой. Энэ хоёрын хүр дараа хоёр маш сайн нийлнэ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би бас энэ айл алнаас нь жоохон авцсан юм чинь бас давуу тал байгаа юм болов уу? Японд төгссөн, Японд байсан, Японтой холбоотой улсууд маань гэж бас бодоод идэв. Давуу тал байна. Давуу тал ч байна. Хосолч бол бүр сайн. Тий. Одоо энэ өвчний байр байдлыг харахад бол биднээс бол маш амархан хөдөлгөөнд орж их зохион байгуулалтанд хурдан орж бас тустай амьдарч чадж байгаа байхгүй. Тий. Одоо хөдөө бол бүр санаа зовлдог. Тий. За хоног нэг нэ гэдэг нэг явцсан. Тэндээ уучраад. Тэнд аюултай байсан ч тэндээ л уучраад. Тэр хүн өөрөө мэдж байгаа. Философи нь тийм юм. Тийм ээ. Би босод гай болохгүй тэгэл тэндээ аюул намдаа. Тийм. Энэ бол одоо нүүдэлчний философи. Агуу их ухаан. Гэтэл энд олуулаа байгаа энэ үед одоо нэг Япон шиг хотцсон ийм үед бол одоо хон энэ маань бас маневрлах чадрыг Монгол хүн бий болгож чадж штэ өөртөө гэрээсээ гарахгүй. Гарсан ч нэг ингэ чинь. Жохон борц нэг гурил байхад л ер нь тэгээд ер нь дэрэн штэ гэдэг шиг тий. Тэгтээ нэх өглээд дуулаад намайг яач юу гэдэг аахгүй. Тий. Тэгэхээр би сая 2-3 Япон сургууль төгссөн хүмүүстэй ингээ ярилцаад бас Төмөрбаатаргийн тэр шийдэж байгаа тэр санаанууд байдаг шүү дээ. Facebook юугаараа
жиргэн чиддэг. Тий. Тэрийг уншиж хагаад бидний үсгээ гол руу нэлээд л идэв. За та нар минь тэгж яваараа ингэж шүү. Ер нь бид зүс нэг иймэрхүү хүмүүс шүү гэд. Тэр би энэ Японд цэгц журам, ёс суртахуун, зүйс дэг журам гэдэг юм аа. дэг журам Монгол хүний нэг бас нэг уужуу задгай сэтгэлгээ. Энэ бүхэн нийлэх юм бол энэ дийлдэшгүй сайхан Юм нь л хүмүүс хэлдэг ш. Юм дуулгандаа гэдэг шиг. юм дуулгандаа. Тий. За би ойлголоо. Ерөөсөө илүү сайхан нийгмийг л үр хүүхэд ач зээн нартаа үлдээх юмсан. Тэрний төлөө одоо Хаана газар нэг хувьсэл юм уу өөрийг л хэн нэгэн хийчихвэл бид нар зөндөөлөх. Ялангуяа Японд төсөл өөрсдөө тийм байдаг. тийм байна харин. Хүнийг л хараад байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө л энийг бас өөрчлөх нэг доторх нэг хүчин зүйл юм уу те. Нэг тэр дотор нэг өчүүхэн ч гэсэн нэг хүчин болоод явж байвал гэж бас бодоод байгаа юм л да. Тий. Өвднөс одоо яахан чаргагүй тийм нийгэм рүү орсон юм чи. Тий одоо тэгэж морой унаад модоо тохоо явждаг. Тийм ч учраас би энэ баримлыг энд тавьсан хэрэг. Тий. Тий. Одоо ингээд морой унаа яваад их юм уу? Тий. Одоо Эсвэл эргээд бид хүмүүс хоорондоо ярилцаад нэг зүгт харж нэг зүгт амьсгалах ёстой юу? А гэхдээ бас яг хитрхи Япон шиг хатуудыг жайган дунд орох юм бол бас хэцүү юм шиг байна. тий бүх юм Япон сайн гэдэг, туйлын сайн гэдэг юм бол байхгүй шүү Байхгүй, тий. дээ. Монголд бас давуу тал байгаа. Гэхдээ Японоос ерөнхийд аваад ашиглаж би бол ингэж хараад Япон маань Монгол улсын эдийн засгийн хөгжлөөс нэг 20-30 жилээр илүү яваад байдаг. Бидний зорж болох нэг зорилтод нэг юм юу зорилтод юу гэмэрэндээ хөгжлийн маань нэг хэлбэр юм л гэж хараад байгаа. Жишээлбэл нийгмийн халамж нь байна, сургууль нь байна, хүмүүсийнх нь байж байгаа зүй ёс танил ёс суртахуун энэ зүйлүүд маань байгаад байна. Энэ маань өөрөө зүй ёс суртахууны өөрчлөлт жоохон л ажиллагаал хэрэгтэй болохоос тэгж их мөнгө шаардаад байх юм биш. Тий. Баг боловсрол, цэцэрлэгийн боловсролоос нэхлээд хогоо хайж болохгүй шүү. Найзаагаа хүндэлдэг шүү. Ногоон гэрлэр гарддаг шүү гэд багш нарын тэрийг сайн заагаад өгч. Тэгэхэд доороос заалгацсан усуд маань дээшээ гараад аяндаа тэр маань дараагийн 30 жил энэ 30 жил гэдэг бас өөрөө учиртай. 30 жилээс яг хүний хиттэй амьдрал нэг генерашн үе гэдэг байгаа. Дараагийн үедээ таны дээр морой солихгүй гэдэг маань морой сэлгэмэ гэдэг нь би болох боловсрал гэдэг юм дээр их анхаарах хэрэгтэй. Энэ маань өөрөө боловсролыг өөрчлөхгүйгээр бид нар миний мөрөөдөд байгаа хүсэж байгаа хөгжлийг авчирч чадахгүй юм бол гэж бодоод байна. Яаж? Одоо чинь боловсрал гэдэг нь өөрөө суур боловсрал айгүй их чухал байгаад байдаг. Цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсрал айгүй тэрнээсээ ихлээр хүүхдийн заагаад байх хэрэгтэй. Тэгээд дээр нь боловсрал сайн байлгахын тулд тэнд зааж байгаа багш нар маань өөрөө айгүй чадвартай байх хэрэгтэй болов гэж боддгийг. Тийм болохоор би нэг 2018 оноос эхлээд нэг Монголын эдийн засаг боловсрал хүрээлэн орчны судалгааны түгээд нэг байгуулсан. Энэ дээр манай 10 жилийн гэж хэлдэг те баг дунд ахлах сургуулийн багш нарыг Японы боловсролын системтэй танилцуулаад тэндээс доктортой хөгжлийн талаар сургая гэдэг ийм сургалт зохион байгуулад одоо нэг 100-аад багш нарыг би Японд руу явуулаад 7 хоногийн сургалтанд хамрагдсан. Би Японд руу явуулаад гэдэг нь юу гэсэн үг вэ? Би гэдэг нь өөрөө за би биш юм шүү. Тэр улсуудыг замын зааж өгöd. Одоо би Японы нэг юм Токиогийн сургууль гэдэг хамгийн алдартай сургууль. Гакугийн сургууль, Азийн сургууль, юу лээ? Өшөө 4-5 сургуулиуд байна. Энэ сургуулийн багш нарын боловсролынх нь багш нартай ярьж хагаад Япон маань өөрөө боловсрлоо 20-20 жилээр нь төлөвлөд явд юм байна. Одоо энэ байгалийн ухааныг хамааруулъя. Одоо сүүлийн Японууд сурах арга барил суралцах энэ боловсролыг заая. Мэдлэг заах биш хүүхднөрөө сурдаг байх хэрэгтэй гэдэг. Гал өөдөө. Гал өөдөө. Галын төлөөд. За энэ бол бас нэг тийм технологи. Тэгээд чамангаас илүү энэ бас бодож олсон юм шиг байна. Тий. Би ч бодсон юм биш. Тэгэхээр Японд төгссөн хүмүүсийг ажиад хахад бас их сэтгэлгээний нэг тийм одоо их өрөлттэй. Тэгээд яс чаягтай нэг тийм харагдаад байна. Тий. Тэгээ би таны яс зүй гэдэг намын Зүй яс. Зүй яс намын тэр Орегийн
нэрийг хараад л би тэгээд Японд төгссөн хүмүүсийн нэгдэл юм аа. Манай амьдралд их сонин юм орж ирж байна. Биднес чинь парламент бол одоо баг улс тийм ээ. Тийм. Баг улс. Бас улсыг багсаад төлөөлөлт энэ сууж байгаа тийм. Сууж байгаа баг улс. Тийм. Тэгвэл одоо Монгол бол бас их дэлхийн бас тусгал. Тийм үү? Тийм. Их дэлхийн энэ их том дэлхийн энэ Чинхэр гаригийн тусгал юм бол төрөл бүрийн бодол санаатай төрөл бүрийн одоо ёс жаягтай хүмүүс цуглаж энэ парламент дотор байх юм бол төдий чинээ дэлхийн хэмжээний сэтгэлгээ. Ер нь бол дэлхийн хэмжээний сэтгэлгээг гаргасан байт юм байна. 1914 онд Цэвэн гэдэг хүн тэр мундаг ном бичсэн баг. Улсын зүй гэж. Улсын зүй. Тэр номон дээр ингээ уншихад бол одоо яаж явах ёстой, улс гэрээ яаж төвхнүүлэх, яах юм гэдэг тоо. Дөрөв тэр яриа нэг юмн дээр одоо тогтсон. Тэр нь юу байсан гэхээр боловсрал. Тийм ээ. Боловсрал дээр түр азас хийсэн. Тэгээ энэ боловсралыг өөрөө хэлсэн. Багш нарт нь олох хэрэгтэй гэж өөрөө санаачлаг гаргаад өөрийнхөө зүгээс идэх гаргаад тэгээд юу яачээ? Үйл ажиллагаа хийчихээд байна тийм. Бүр үндсийг нь усалж шít нөгөө Японы ямар төсөл байдаг лээ? Үсний үндэс гэдэг төсөл. Үсний үндэс. Тэр бас гоё нэртэй шүү. Тий. Зөв нэртэй. Тий. Тэгээ та нарын энэ үйл ажиллагаа чинь бас их зөв яваад байгаа. Дээр нь Монголын элитүүд буюу Монголын бас нэг гайгүй сэхэтэнлэг тийм хүмүүс энийг чинь дэмжсэн байна лээ. Тийм ээ? Та нарын тэр юг одоо эвслийг тэгээд харахад бол ер нь бол та нар дээр суурилсан байна лээ. Тийм учраас би их сайхан сэтгэл төрж байгаа. Энийний цаад утга учир бол нөгөө 100 24-76. Тэгээ нэг 100 сайхан хүн өнөө үед маш их хэрэгтэй байна. Энэ өнөө үед зүтгэх 100 хүний төлөө би одоо их сүртэй зовд тарчлаад байгаа юм ал ягаад гэвэл их байд юм байна. Эхний үед жоохон хэцүү хүндэл байсан. Гэтэ үгүй юм байна шүү. Ингээ би танд энэ за 100-гийн тэмдэг өгье. За энийг урдаа жоохон зайтай ингээд 100 гэсэн тоо энэ бичлэг, бичвэрн, хэлбэрн танд тосолох болтугай. За тий. Ингээд энэ 100-ны 1 100-ны 1 гэхээр бас гэсэн юм байгаа маань чинь 100 гэдэг нэг юм ба 100-ны 1 100 хүний 1 гэж байна. Тийм тэгээд энэ 100 гэдэг тоон дээр би танд их үнэлт өгч энэний нэг нь мөн та бол 100 хүний нэг байх итгэлийг ямар ч байсан надаас олов. за баярлалаа. Өнөөдөр та нар ачаа өөрөхгүй өөр хэн ч ачаа өөрөхгүй. Нэр төртөө өөрөөрэй. Япончууд ер нь нэр төрийнхөө төлөө ер нь юу ч хийхээс боцохгүй биз? Ер нь боцоход таны түрүүн ширэлэрсэн Бушидо гэдэг ном дээр 7 гол зүйлийн нэг нь өөрөө нэр төр гэдэг зүйл байдаг байхгүй юу? 7-д гол үндсэн зарчмын нэг нь нэр төр гэдэг. Нэр төртэй байх хэрэгтэй гэдэг. Нэг л хүнээс итгэл хүлээсэн байх юм бол тэрийг нэр төртөөр хамгаалж тэрийг өхөн өхлөө тэрийг хадгалж явна гэдэг маань өөрөө. Тэрний үндсэн зарчмын нэг нь үхэлж байсан юу ч биш. Үхэлж байсан юу ч биш. Тэр маань өөрөө харакири гэдэг маань өөрөө нэр төрөө хамгаалаад хариуцлага хүлээж байгаа гэсэн үг байхгүй юу? Чи бол Монголын одоо самурай. За Гэхдээ энэ бид самурай гэдэг үгийг өөрөөр ойлгох. Яг гэвэл нэгэн цагт бас бидний өдөөс бидний эсрэг бас бууз эвсэг агсаж явсан тэр үед нь бидээс самурай гэдгийг их буруугаар хүлээсэн гэтэл эр хүн байхын тулд хамгийн чанар өх эр хүнийг самурай гэдэг байсан юм байна. Ер нь джентльмен гэдэг орчуулах юм бол заримдаа джентльмен гэж орчуулдаг. Тийм байна. Тийм ер нь бол тийм. Тийм.
Тий. Гэхдээ манай шилийн сайр биш л дээ. Манай шилийн сайрч бас сайр л дээ. Сайр тий. Тий одоо өөрөө авахгүй тарааж өгдөг тийм ээ. Нийтийн төлөө. Нийтийн төлөө болдог тий. нүмө ядуу хүний төлөө нэг ганц сайдын үнэтэй тэгш усыг л арилгах гад байгаа л нэг л оролдлого байхгүй тий. Тэгээ сайхан сэтгэлтэй оролдлого. Ингээ би танд энийг зүүж өгье. За их баярлалаа. За. Тэгээ энэ өнгөн чих сайхан таарлаа. Таны энэ саарл. За биний бол бүр таны хэлээр бүр нэр төрийн хэрэг гэж бодож байна. Ямар ч энэ нэр төрийг та энийг 100 хүн 100 гэж маш олон 100 гэж хэлсэндээ энэ танаас авсан энэ нэр төрийг бас алдахгүй төлөө явнаа л гэж бодож байна. Надад нэг хүсэл байна. Улаанбаатар хотын захиргаанд ажиллаж байсан. Батүлийн даргын дэргэд байсан. Тий, манай бахархам одоо хотын дарга нэрийн нэг. Тэгээд үүлийн маань команданд ажиллаж та нар яг тэр үед нэг том төлөвлөлт хийж гэр хороол руу их хандж ийсэн тийм ээ. Юу амжилсан? Би бас Батүл даргад маш том лидер, хотын олон мэйрүүд байсан дотор нэлээд амжилттай ажилласан мэйрийн багт нь орсонд бас их бахархдаг. Тэгээд одоо манай нийслэлд Улаанбаатар хотын хамгийн том асуудлууд гэгдээд байдаг. Аарын бохирдол, хөрсний бохирдол, тэгээд нөхөн амын хэд нэгтрэл гэдэргээд энэ олон асуудлыг гол үндэс нь агаарын бохирдлын 80% гэр хороолоос үүсэлтэй гэж байдгийг. Тэгээ ерөнхий төлөвлөгөөндөө ч гэсэн энэ гэр хорооллыг байшин үе шатгаар байшин агаар хөрсний бохирдлоо. Тийм шүү дээ. Ер нь орчин нөр. Энэ бол өөрөө эрүүл ах байна. Тийм орчин болоо явж байгаа. Тэгээд дээр нь энэтэй нийлээд энэ гэр хорооллт маань орлогын ялгаа үүсээд ирэнгүүт гэмт хэрэг гэдэг юм уу те. Нийгмийн ялгаа тэгш бос байдлууд энд үүсчээд байдаг. Энэ маань өөрөө зөвхөн хот байгуулалтын асуудал биш, нийгмийн эдийн засгийн маш том асуудлын суурийг нь гэр хорооллын дахин төлөлт гэдгийг шийдвэрлэх гэж нэлээд оролдож байсан. Дараагийн бас энэ хотын захиргааны бас оролдоо хийгээд л явж үргэлжлүүл явж байгаа байх. Гэхдээ энэ гэр хороол дотор ч нэг хашаа байна тий. Тэр хашаан дотор ч маш том бизнес байна шүү дээ. Маш том бизнес. Энэ маань өөрөө урд нь социализм үед хашаа газар гэдэг маань өөрөө төрийн өмч, улсын өмч байсан. Тэг шээ. Энийг өөрөө газар хувьчлаар энийг хувийн өмч шилжүүлчлээ гэдэг маань хүн өөрөө үйл хөдлөх хөрөнгөтэй болчихж байгаа. Тэгсэн. Тэгсэн мөртлөө энэ газар гэдэг маань өөрөө баг бус нэлээд том хэмжээний газар болчихдог. Энийг хот төлөвлөлт, орон зайн төлөвлөлтөөс нь аваад үзэхээр Японы сургуулийн эрдэмтдээс Монголын гэр хороол дээр дид бүтц татхаа төлөвлөлт хийгээд үзсэн байдаг. Тэгэхэд манай ус, цэвэр бохир ус, дулаан, за цахилгаан харьцан байгаагүй. Дулаан энэ төхөөрөнд маань бүгд төрийн өмчөнд байдаг. Энэ дээр гэр хорооллын том газартай сэрэг газар энэ дид бүтцийг татна гэдэг нь өөрөө маш өндөр зардалтай. Энийг бол эдийн засгийн аргаар энийг шийдвэрлэхэд аюу хүнд байдаг гэж хэлээд байгаа. Такогийн захад байгаа жижигхэн газар дээр барьсан байшинтай нэг баян хүн байгаа юм л харахад баян. Би тийм л юм би болох гэдэг юм шүү дээ. Та нар одоо тийм л юм хүсэж байна. Тэгээд маань өөрөө тэр газартай хаустай усууд маань гэдэг маань эдийн засгийн Японд болохоор чадвартай усууд байгаа. Манай гэр хороолт газартай боловч эдийн засгийн чадваргүй улсууд нь тэнд байгаад байдаг байхгүй. Энэ маань өөрөө ялгаа үүсгээд байдаг. Тэгээд дээр нь төрийн өмчийн дэд бүтцийн компани гэдэг маань үйлчлэгээ тэнд хүргэе гэж бодохгүй гэдэг. Японд болохоор тэр дэд бүтц гэдэг маань хувийн компани болсон болохоор үйлчлэгээ дэд бүтцээ өөрөө татаад үйлчлэгээ хүргээд үйлчлэгээс төлбөр аваад энэ өөрөө эдийн засгийн механизм ажиллаж байгаа. Улсад орох мөнгө нь хувь хүнд орно. Тий, хувийн компанид орж байгаа. Өөрөө тэр дэд бүтцийг хийцэн. Одоо нэг 20 айлын тэр том зай гарна шүү дээ. 20 айлын нунд би дэд бүтцийг оруулсан байлаа гэж бодъё. Үндсэн магистралаас нь салгаж аваад би 20 айлд хийчихээд тэндээсээ би насан туршдаа. Тий. Үйлчлэгээний төлбөрийг аваад тэгснээр тэр 20 айл дотроо хоорондоо зохицох нь шүү дээ. Амин нэрийн барааны дэлгүүрийг чи гаргах. Тэгж гутал засварыг чи гаргах. Болж байна уу? Коммуноидлаар. Бид суучин коммунчилжсэн туршлагатай хүмүүс. Тэгэхээр гэр хороол бол яахан аргагүй. Ердөө бид бол дэд хүчийг хийгээд сэтгэлгээгээ өөрчилчих юм бол баячуудын хороол. Ер нь бол тийм байх хэрэгтэй. Тэгэхэд өөрөө манайх маань эдийн засгийн чадваргүй
том газартай ийм улсуудыг манай өөрөө зах зээл газар хөрчлөлт гэдэг маань ийм үсгчээд байгаа. Энд өөрөө тийм зөрүү гараад бол энийг цэвэр эдийн засгийн аргаар бас шийдвэрлэхэд хэцүү бас юмнууд байгаад байгаа л. Би бол тийж хараад байдгийг. Өөрөө хотод ажиллаж байсан бас хотын нэлээдгүй том төлөвлөлтийн хэлцийг ахалж явсан учраас би нэг мэдэхгүй даасгаад байгаа юм биш. Би хүмүүсийг мэдээсэй гэж асуусан. Тий. Тэгэхээр миний ойлгосноор гэр хороолд байгаа хүмүүс бол тунд ажгүй баян хүмүүс. Өмчтэй. Газартай. Газар гэдэг маш том өмчтэй. Тий. Гэтэл одоо ч юм юу хийж ийм гэхээр газар гэдэг тэр өөрийнх нь өмч танай энд барилга барья гэхээр л үн ордог. Барилга барья гээгүй байхад үн орж чадахгүй байна. Тийм үү? Улс нэг магистрал шугамын тавиад өгчих юм бол хажууд нь одоо би очиод 60 айлыг хамарсан том талбайд усны цахилгааны дулааны тийм үү? Дулааны тавихад л тэгээ дуусна шүү дээ. Тийм ээ. Энэ маань шийдэл баг. Нөгөөх нь тэр улсад төлдгөө болоод надад л өгч. Тийм үү? За энийг би танд. За их баярлалаа. Элсэн чихэр хийх үү? Би энэ тийм элдэм хийдэг хараар нь л уугаад идэг. Ер нь кофений мангас гэдэлтэй. Кофе их дуртай. Хизээс орсон. За сүүлийн нэг ажлын шаардлагаар юм сүүлийн 10 жил ер нь л кофе. Уухгүй бол ер нь нэг цаг өнгөрдөг юм уу? Хот ер нь яг ингээд саяын биднээс ярьсан шиг мөрөөдөд ажиллах юм бол ойрын хэдэн жилийн дотор ийм байдал үүсч чадах. Минийхээр бол ер нь яг энэ дэд бүтсэн юм том төлөвлөлт гэдэг маань бага хугацаанд нэг сонгуулийн хугацаанд хийж барахгүй ажил. Гэхдээ 10 жилийн дотор энийг бол хийхэд тодорхой үр дүн харагдана. Энэ маань өөрөө маш зөв эдийн засгийн механизм санхүүжилтийн тогтолцоог нь гаргасан тохиолдол хийж чадна. Энийг хизээч одоо би танд нэг урам өгье. Шин тооллын 100 гэж бидний нэвтрүүлэг. Шин тоол хулган жилээр эхэлсэн. Хулган жил 12 жил эхний. Тэгэхээр 12 жилийн дотор шин тооллын энэ хооронд амжихны би бол тийм итгэлтэй байдаг. Тийм байна. Тэр тогтвортой байх, орон нутгийн удирдлага тогтвортой байх, бодлого төлөвлөлт яг Япон маягаараа тогтвортой байх. Тэрийг нөгөө хинч гарч ирсэн өөрчилж чаддгүй байх. Тийм нөхцөл бүртгэл юм бол энэ өөрөө боломжтой зүйл. Боломжтой. Таны үгэн дотор айгүй мундаг энэ тогтвортой гэдэг маань бодлого тогтвортой, санхүүжил тогтвортой, бүх юм тогтвортой, үргэлжил залгамж халаатай байх юм бол энэ өөр маш боломжтой. Та нарын юу эвдээд идэг вэ гэж? Та нарыг намууд эвдээд идэг. Та нарыг намууч нь эвдээд та нарыг хооронд нь дандаа нэг 4 жилээр бүр 4 жилээр засгийн эрх авах мөртлөө 2 жилээр болгож хагалдаг. Тэгээ 2 жил болоод нэг юм донцлогоо бүтээгч чинь донцлоготой замаар явхад хэцүү үстэй. Тий. Дандаа сэгсчүүлж явах гэж. Тэгэхээр би нэг юм хүсмээр байна. Танд мөрөөдлөө биелүүлээрэ. За баярлалаа. Би 5 дахь сургуулийн хашааны 5 дахь сургуулийн хажуунд хашаанд өссөн хүүхэд. Тэгээ дараа нь яг өөрийнхөө амьдралаар хотын иргэн болсон. Тэгэхээр энэ хашаанд амьдарч байгаа хүмүүс бол хамгийн аз жаргалтай хүмүүс. Тэр одоо мэдхгүй байгаа аз жаргалыг хүргээрээ. За ингээд танд баярлалаа. За баярлалаа. Тэгээ сайхан кофе гооё. За. За баярлалаа. За. Танаас яадаг үлээ.